Үл мэдэгдэх нисдэг биетийн тухай итгэмээргүй хачирхалтай явдлууд. Мянган жилийн тэртээ сансрын нисдэг биет ниссэн. Сансрын үл таних биет буюу нисдэг тавгны тухай ойлголт баруунд бий болохоос 700 гаруй жилийн өмнө Японд иймэрхүү зүйлийн тухай тэмдэглэсэн байдаг ажээ. Эртний түүхийн бичигт бичигтээ 1180 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэгэн үл таних биет Кимужи нэгэн уулын оройгоос хойд зүгийг зорин нислээ хэмээн тэмдэглэсэн байдаг байна. Энэхүү биет ниссээр Тэнгэрийн хаяанд далд орсон бөгөөд ниссэн замынхаа дагуу гэрэлтсэн мөрүүлдээсэн ажээ. Мөн 1271 онд нэгэн нэртэй яруу найрагчийг цаазалсан бөгөөд түүнийг цаазаар авах тэр өдөр Тэнгэрт нэгэн үл таних биет нисж үзэгдсэн байна. 1235 онд Японы нэгэн цэргийн офицер дэлхийд анх удаа үл таних нисдэг биетийг мөрдөн судлах тухай тушаал өгчээ. Учир нь 9 дугаар сарын 24-ний шөнө генерал Yoritsuma болон түүний командлсан армийнхан Тэнгэрт юр бусын гэрэлнүүд тахилдахыг харцгаажээ. Тэрхүү гэрлүүд газар руу шумбан нисч эргэн дээш цайлах, толгой дээгүүр эргэлдэх гэх мэтээр тухайн үедээ хүний ухаан санаанд багтамгүй хөдөлгөөнүүдийг хийхийг гайхан харцгаасан байна. Гэвч тухайн үед энэхүү үзэгдлийг тайлах үүрэг авсан эрдэмтэн экспертүүд дээрх үзэгдэл нь салхи оддыг найхан гахуулснаас тийхүү харагджээ хэмээн тодорхойлсон байдаг. Үл мэдэгдэх гэрэл гарсан нь 1953-аас 1954 оны үед Норвеги улсын нийслэл Осло хотно нэгэн хачирхалтай явдал тохиолджээ. Энэхүү явдал 1 жил 6 сарын туршид үргэлжилсэн бөгөөд дээрх явдлын нууц тайлагдаагүй юм. Хамгийн анхны тохиолдол 1953 оны 5 дугаар сарын 1 мягмар гарагийн өдөр болжээ. Осло хотын нэгэн нэр хүндтэй томоохон сургуулиудын нэг болох Мари С хэмээх баг сургуулийн багш Роуз хичээлээ завсарлуулж, сурагчдаа өдөрт нэг удаа сургуулийн хашаан доторх тоглоомын талбайд тоглолтог ээлжинд болсон байсан тул хүүхдүүдэд гаргажээ. 30 минут болсны дараа сурагчдаа оруулан бүртгэвэл тэдний нэг брэд байхгүй байв. Роуз сүдтэй юм бодолгүй гадаа үлдчихсэн юм байлгүй гэж бодоод гадагшгүй гарч брэдийг хайгаад олсонгүй. Нийлээд хайзны эцэст байдал бишдэж байгааг ойлгоод цагдаад мэдэгджээ. Цагдаа ирэх хооронд брэдийг хаачсан тухай бусад сурагчдаас асуувал ихэнх нь мэдэхгүй бидэнтэй тоглож л байсан гэж хариулжээ. Харин зарим нь Тэнгэрээс гинэт хурц гэрэлт газарт тусч брэдийг аваад явчихсан би түүнээс брэд чи хайчих нь вэ гэтэл тэр юу ч хэлэлгүй гэрэл дотор ороод өөрөө нисээд явчихсан гэж ярьжээ. Удалгүй цагдаа нар ирж сургуулийн хашаанд шалгалт хийсэн ч ямар нэгэн юмны уул мөр юу ч алсангүй. Ингээд л бөөн хэрэг мандаж ирж хайх ажлыг эхлүүлжээ. Эрлийн баг 2-7 хоногийн турш ажилласны эцэст ямар ч үр дүн гараагүй тул сураггүй алга болсон хүүг хайх ажлыг зогсоожээ. Гэтэл энэ явдал дахиад л тохиолдож 7 настай Жулиан хүүг гэрийнхээ гадна талын тоглоомын талбайд тоглож байгаад бас л ямар ч уул мөргүй алга болжээ. Түүний ээж бараг хагас галзуурлын байдалтай сэтгцийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Тус хотын цагдаагийн газар үүнийг хүүхдийн хулгайн гэмт хэрэгтэй холбон шалгаж байж болох бүхэл аргыг хэрэглээд гэмт хэргийн гих нотлох баримтыг мөн л хийс олжээ. Харин зарим нэг хүмүүсийн хачирхалтай яриа бүхний анхаарлыг татж байлаа. Хүүхэд алга болох тэр үед газарт нь гинэт хурц гэрэл тусч тэнгэр газрын хооронд гэрлэн баг нь үүсдэг тухай яриа байв. Тэр гэрлэн баг нь хүүхдийн хүчээр бус авч явах хүүхдээ өөртөө соронзон мэт татдаг гин. Хүчээр бус гэдэг нь хүүхэд өөрөө л яг тэр гэрэл рүү гүгээд очдог аж. Тэр гэрлэн баг нь хүүхдийг дотроо оруулаад өөрөө нисж байгаа мэт дээш авч явдаг хэмээн босон явдлыг нүдээр үзсэн цөөн тооны хүмүүс ярьжээ. Тэд хичнээн ингэж яривч үгэнд нь итгэх хүн бараг л байхгүй байсан юм. Хүүхдээ ямар ч сураггүй алдсан эцэг эхчүүд л шаналлахаас өөр юу ч хийж чадахгүй байлаа. Сүүлдээ энэ байдал бүр даамжирч 4 хүүхэд нэмэгдэж сураггүй болжээ. Тус хотын удирдлагууд байтугай Норвегийн засгийн газар хүртэл энэ асуудалд анхаарлаа хандуулж дорвитой арга хэмжээ авав. Эрлийн багийг ээлж дараалан олон хоногоор ажиллуулж байсан ч уул мөргүй алга болсон хүүхдийг олох ажилд ахиц гарахгүй л байлаа. Энэ байдал гарч эхлээд 8 сар болоход 9 хүүхэд ямар ч уул мөргүй алга болсон байв. Гэтэл энэхүү явдал 10 дахь хүүхэд алга болсон газарт нэгэн шинж тэмдгийг үлдээсэн байжээ. Энэ нь 4 метрийн диаметртэй шаралсан тойрог байв. Ямар нэгэн шинж тэмдэг хайж байсан цагдаа нар хотын удирдлагууд энэхүү шаралсан тойргийг хамгийн сайн чадвартай гэгдэх шинжээчдэд өгч шинжилүүлжээ. Тэдгээр шинжээчдийн хамгийн түрүүнд дүгнснээр дээрх шар тойрог нь гэрлээс болж үүссэн болохыг тогтоосон байна. Мөн үргэлжлүүлэн 10 хоногийн турш судалсны эцэст тэрхүү гэрлээс хүний биеийг нэвт хардаг эрентген туяаны адил гэрлийн ялгарл илэрсэн байна.
Энэхүү гэрлэр хүний биеийг хардаг гэдэг утгаараа биед нөлөөлөх хорийн нөлөөлөл нь багч нэгэн томоохон зүйлээр ялгаатай байсан гин. Энэхүү ялгаан дээрх хүчтэй гэрэл хүний бие болон махтай зүйлд маш мэдрэмтгий. Махыг яг л соронзон мэд татдаг байх магадлал маш өндөр байсан байна. Түүнчлэн тэдгээр шинжээчид үүнээс үндэслэн тэрхүү хүчтэй гэрлийг гаргаж авъя. Энэ нь хүмүүс бидэнд ямар нэгэн байдлаар хэрэг болж таараа хэмээн үзэж ажлаа дараа эхлүүлсэн боловч амжилт олоогүй байна. Учир нь энэхүү гэрлийг гаргаж авдаг их үүсвэр нь юу болох талаар ямар ч сэжүр болж чадаагүй юм. Энэ явцад хүүхдүүд алга болсаар л байлаа. Ингээд 1953-аас 1954 оны 11-р сар хүртэл бүтэн 1 жил 6 сарын хугацаанд 14 хүүхэд сураггүй болсон байлаа. Хамгийн хачирхалтай нь алга болсон эдгээр хүүхдүүд дандаа эрэгтэй байсан бөгөөд мөн бүгд 7 настай байжээ. Үүгээрч зогсохгүй хүүхдүүдийг гэрлээр соромжтон авч утсан тэр өдрүүд дандаа мегмар гараг байсан байна. Ийм олон хүүхдээ үл мэдэгдэх байдлаар алдсан тус улсын хувьд тэр нэгэн жил харт түүх болон үлдсэн юм. Мөн одоо болтол нууцн тайлагдаагүй энэ зүйлийн талаар хүмүүс олон таамгийг дэвшүүлдэгч яг тийм зүйл болсон гэсэн нотлохог одоо болтол хийж чадаагүй байна. Олон балчир хүүхдийг сургаггүй авч утсан мегмар гаригийг норвегичууд огтхонч таашаадаггүй бөгөөд муу зүйл зөвхөн мегмар гаригтал болдог гэж үздэг байна. Өөр ертөнцийн хөлөгтэй таарлцсан. 1976 оны 2 дугаар сарын 1-ний ням гарагийн орой Joyce Bowles хурш Ted Pratt-ийн хамт Английн Chilcombe хэмээх тосгонд амьдардаг хадмууд дээр нь айлчлан очсон хүүгээ авчирхаар хээрийн замаар дахиж явдал гинэт машин дөргөн чичирснээ замын хажуугийн борооны ус зайлуулах жижиг шуудун дээгүүр харайн гарч мотор нь болон машиных нь бүх гэрэл унтарсан ажээ. Тэрээр цоошийн машин худалдаж аваад удаагүй байсан тул ийхүү мотор гэрэл нь ямар нэгэн шалтгаангүйгээр гинэт унтарсанд ихэд гайхсан ажээ. Гэтэл Bowles Pratt хоёр тэндээс холгүй засмал замын дээр нэгэн навчин тамхи хэлбэртэй гэрэлтсэн онгоц аажим хөвгөн явахыг харцгаажээ. Тэрхүү онгоцны хажуугийн цонхоор 3 хүмүүс шил шилээ харан суусан нь яг л автобусанд суусан зорчигчид шиг санагдсан байна. Удалгүй тэр юр бусын зорчигчдын нэг нь онгоцноосоо бууж дээр хүмүүс рүү ойртон ирсэн гин. Bowles сүлд ярихдаа тэрхүү онгоцноос бууж ирсэн хүн дүрстэй амтан нь мөнгөлөг өнгөтэй биеийн тамирын хувцас шиг зүйл өмссөн байсан бөгөөд түүний нүд нь гэрэлтсэн тод ягаан өнгөтэй атлаа огт цөцгийгүй байсан гэжээ. Тэр цааш нь тэр амтан бидний сууж байсан машинд ойртон ирээд цонхоор машиных нь урд хянах самбарыг ихэд сонирхон ажигласан бөгөөд гинэт машиных нь мотор гэрэл нь өөрөө ассан. Дараа нь өнөө хүн дүрстэй амтан болон навчин тамхи хэлбэртэй онгоц зэрэг бүгд агаартуулсан маш хурдан алга болсон хэмээн ярьсан байна. Хүмүүс ярихдаа тэрхүү хэсэгхэн газарт өөр ертөнцийн сансрын хөлөгтэй таарлах явдал элбэг тохиолддог гэсэн байна. Учир нь энэхүү арлын 2 үзүүрт орших эртний оршуулгын газрыг холбосон шугам энэ газрын дээрх засмал замыг хүндлэн огтлон гардаг гэжээ. Үл танигдах нисдэг биет ниснэ. 1985 онд Зимбабwe улсын өмнөд хэсэг дээгүүр нисж өнгөрсөн шүүх үзүүртэй гялалтсан өнгөтэй үл танигдах биет энэ орны нисэх хүчнийхнийг удаан хугацааны туршид гайхшруулж эргэлзээнд оруулсан байна. Зимбабвеийн цэргийн нисэх хүчний командлагч Давид Торни хэлэхдээ түүний газрын албаныхан нэгэн нисэх биетийг илрүүлсэн бөгөөд түүнийг радарын дэлгэцээр тодорхой харж байсан байна. Энэхүү үл танигдах нисдэг биетийг хөө ниссэн нисгэгчид ярихдаа тэрхүү үл танигдах биет нь цагиргаар тойрон нисэх мэт төрөл бүрийн хөдөлгөөнийг хийж байсан бөгөөд түүнийг ойроос харах боломжч байсан ажээ. Тэрхүү биетийн гялалтсан өнгийг анхандаа жаргах нарны туяа ойж тийхүү харагдуулж байна хэмээн бодсон боловч сүүлд нар жаргасан хойно тэрээр өөрөөсөө гэрэл цацруулж байг мэдсэн ажээ. Нисгэгчдийн нотолж байгаагаар тэрхүү биет нь дууны хурднаас даруй 2 дахин хурдтайгаар нисж байжээ. Торны цааш нь манай нисгэгчид бол бүрэн дүүрэн итгэж болох хүмүүс. Тэрхүү биетийг онгоц, агаарын бөмбөлөг, эсвэл байгалийн үзэгдэл хэмээн зайлсхийх ямар ч боломжгүй юм хэмээн ярьсан байдаг. Агаарын цэргийнхний тайлагдаагүй хэрэг. 1952 оны 7 дугаар сарын 14-нд агаарын тээврийн Панам нийгэмлэгийн DC-4 зорчигч тээврийн нисэх онгоцны багийнхан Нью-Йоркоос Миами хүртэл нислэг хийжээ. Онгоц 8000 метрийн өндөрт нисж явсан байна. Гэтэл Виржиниа мужийн Норфолк хотын орчимд онгоцны дэргэд гэрэл улайран харагджээ. Удалгүй гэрэл ойртоход улаан нисдэг биетээс 6 ширхэг гал цацарч байв. Нисдэг тавгнууд галуун цуугаар 30 метрийн голчтой нисэх нь харагдсан байна.
Тэдгээр хөлөг онгоц зорчигч тээврийн онгоцны харалтаа нисэж байгаад гинэт гэрлэн суларч хажуу тишээ эргэн нисжээ. Тухайн үед агаарын цэргийнхэн судалгаа хийсэн боловч дээрх нисдэг биетийн талаар уул мөрүүлдэггүй байна. Энэхүү адал явдлын тухай баримт агаарын тайлагдаагүй хэрэг гэсэн тодтголтойгоор хадгалагдсаар байдаг.